Үндэсний их баяр наадмын өмнө Монгол улсын ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд оюутлогоо хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа. Нэгдүгээрт манай засгийн газар байгуулагдсан даруйда оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум Америк доллар буюу 8 орчим их найдаар бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум Америк доллар буюу 5 орчим их найд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан сайн мэдээг дуулгаж байсан бол өнөөдөр эхний 100 хоногийнхоо босгон дээр оюутлогоо хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг боддоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар оюутлогын баялагаас өр зээлэн төлөх байсан 6.2 тэрбум Америк доллар буюу 22 их найд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум Америк доллар буюу 8 орчим их найд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт оюутлогын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг 3 жил тутамд эргэж харж хилэлцдэг болгож чадлаа. Гуравдугаарт энэ жил бид оюутлогоогоос ноогдол ашиг авнаа. Энэ асуудлаар Rio Tinto-тай ажиллагаар тохиролцож чадлаа. Хэлэлцээрүүдийн үр дүнд оюутлогын баялагаас төлөгдөх 8.4 тэрбум Америк доллар буюу 30 орчим их найд төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум Америк доллар буюу 13 орчим их найд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Оюутлогын төслийн өр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол улсын ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Монгол төрийн наадмын өмнөхөн монголчууд эрх ашгаа хаанхын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг нотлон харууллаа. Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашигын хамт энэ тэнцүү хамгаалж хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг хичээл чармаалтаа нотлон харуулж үр дүнд хүрч чадсан хөрөнгө оруулагч талд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. Оюутлогын бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн хэлэлцээрийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг үндсэн хуулинд нийцүүлсэн санал боловсруулж улсын их хурл танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өнөөдөр өгж байна. Оюутлогоо тойрсон асуудлуудад цэг тавих хэлэлцээрүүдийг амжилттай удирдан зохион байгуулж мэдлэг боловсрлоороо даруухнаар эх орныхон төлөө хичээн зүтгэсэн Монгол улсын их хурл засгийн газрын гишүүн, Монгол улсын сангийн сайд Загжаавын Мэнд сайхан, Монгол улсын их хурл засгийн газрын гишүүн, аж үйлдвэр эрдэс соёлын сайд Гонгорын Дандням, Монгол улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баттөмрийн Инх баяр болон хэлэлцээрийн багийн хамт олон төрийн албан хаагчдаараа бахархаж талархаж байгаагаа илэрхийлье. Тус төслийг амжилттай Монголын ард түмэнд илүү өргөөжтэй байлгахын төлөө санаа тавьж ажиллаж ирсэн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, эрхэм гишүүддээ талархаж байна. Энэ бол монголчууд бид эвлэлдэн нэгдэж, улс орныхоо эрх ашигын төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддгийн нэгэн жишээ болон түүхэнд тод мөрөдөө үлдэх болно. Манай засгийн газар та бүгдтэй дуустгүй олон яриаг дуусгаж, олон сайн мэдээ дуулгахын төлөө хичээл ажилласаар байна. Үндэсний эрх ашиг хамгаалан улс орноо гэсэн нэгэн үзүүр сэтгэлээр зүтгэсэн бүх монгол хүнд талархал илэрхийлье. Эрх чөлөөний нар хэн бүрийг алагчлгүй ивэх болтугай. Монголын хувь заяа монгол хүний гарт бий. Монголын заяа их. За баярлалаа. Амцхан сайд. За оюутлогоо Rio Tinto групптэй хийсэн хэлэлцээр 2025 онд
хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 7 жил тутамд иргэн арахын боломж нь 25 онд өссөн. 10 сараас эхлээд засгийн газар тасралтгүй ажиллалаа. За хилцээр маш хүнд нөхцөлд улссан гэдгийг өнөө хэлхэн зүв баг. За хилцээрийн шатанд өнөөдөр эцлийн шийдвэрлэлээ. Зээлийн хүү өнөөдөр бол хувь нийлүүлэгчдийн хүү зээлийн хүү 10.5% байгаа. Энийг бид нар 7.9-дэр авцарлаа. 2.5% болголаа. Нийтдээ 6.2 тэрбум долларын хэмнэлтийг гаргасан. Монголын талд эрхээ хөөж нь 2.5 тэрбум доллар буюу одоо 8.7 их найдаар нэмэгдүүлж чадлаа. За ер нь бол энэ хүүг тогтоохдоо бид нар ямар аргачлалыг өргөх гэхээр хувь нийлүүлэгчдийн хүү бол иргэнбэр хамгийн сүүл төлөгдөх хамгийн өндөр хүү байсан. За энэ дээр төслийн зээл гэж бас байгаа. За төслийн оюутлогын төслийн одоо эрсдлийг үнэлээд олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн зээлийн хүү өнөөдөр 901 байна. Тэгэхээр бид нар 7.9 гэдэг бол энэ олон улсын байгууллагуудын өгсөн оюутлогын төсөлд өгсөн 1-р иргэнбийн зээлээс хамгийн багаар хүүгийн тогтоож чадж байгаа. Хоёрдугаарт манай дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл дээрээс 8.2-оос 6-гийн хооронд 8.6-гийн хооронд санхүүжилтийг босгож байгаа. Энээс багаар бас тогтоож чадлаа. Тэгэхээр энэ бол маш том үр дүнтэй хэлцэл болсон. За нөгөө талын юу хэр зэрэг энэ 7 жилийн хугацаа гэдэг бол хэтэрхий урт хугацаа байсан. Тэгэхээр энэ хугацааг бол одоо хэлцэрийн шатанд 3 жил болгосон 7 жилээс. За энэ бол одоо бодиттой үр дүн болсон гэж харж байна. Софтвер нэмэх нь 4. Ногд ашиг сая ерөнхий сайд мэдээлэлтэй хэллээ. Ногд ашиг оюутлогоос энэ жил авна. Менежментийн зардлыг нэмэхгүй байх дээр Монголын талаас саналтай хийж чадах юм уу? Монголын одоо оюутлогоо тууцын 3 гишүүн бол яг энэ дээр хяналт хийхдээ их мэдээлэл байгаа юм уу? За тэгэхээр менежментийн зардлыг бууруулах чиглэлээр одоо хэлэлцээр хийгдээд амжилтанд хүрсэн. Одоо гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж менежментийн шинэ гэрээг хийх ёстой. Энэ ажил Эрдэнэс Монгол буюу одоо Чингис хаан үндэсний баялагын сан компани дээр хийгдэж байна. Тэмүүлэн Тэлмүнд орох захиралтай одоо хамт олон энэ дээр идэвхтэй ажиллаж байгаа. Засаглалыг тодорхой болгоно, үр дүн суурилсан үзүүлэлтүүдийг суулгана. Манай улс одоо засаглалд хяналт тавьж болдог энэ зохицуултуудыг оруулахаар тохиролцсон байгаа. Нэг зүйлийг тодорхой хэлье. Дэлхийн уул уурхай энэ томоохон төслүүд одоо бид Анкора гэж олон улсын байгууллагыг хөсөлж авч одоо зөвлөгөө авсан. Бидэнд бол 3.5-аас 4.5-ийн хооронд менежментийн төлбөрийг бууруулж оруулж ирч чадвал та бүхэн одоо бас амжилтанд хүрж байна гэж үзэж байна. Нэг хоёрдугаар зардал дээр суурилсан тооцооллыг нийт одоо уул уурхайн компаниудын бараг 80 орчим хувь нь хэрэгэлдэг юм байна лээ. За тэгээд одоо бас энд ганцхан менежментийн төлбөр биш. Одоо гэрээн дээр туссан байгаа 6% биш. Дээр нь одоо 2 ч төлбөр байдаг. Риотинтогийн үйлчлэгээний төлбөргээ дахиад 6% байгаа. Дээр нь одоо бас төлбөр байдаг. Ингээд нийтдээ 3 төлбөр нийлээд бараг 10% хүрдэгэ. Энийг бид нар 395% хүргэж одоо бууруулж чадсан. Энэний үр дүнд бид 2.2 тэрбум долларын манай талд ногдох зардлыг бууруулж 1.5 тэрбум долларын одоо өгөөжийг Монголын талд нэмэгдүүлсэн юм ашигыг гаргаж чадсан. За.